Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар маш гоё амттай, алимтай бэлуу хийсэн байгаа. Эхлээд алимаа бэлтгэцгээе. Орцонд маань 2 кг алим, 150 г сахар, 1 цайны халбаг цинамон буюу корица орно. Бүх орцоо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо алимаа угааж цэвэрлээд ижил хэмжээтэй жижиг хэрчээд өгнө. Ийм болсон алиман дээрээ сахар хийгээд плетийнхаа дундаж хэмдээр шүүсгүй болтол нь жигнэж болгоно. Би нэгээс өс хүртэл халдаг плетиний 7 дахь хэмдээр нь ойролцоогоор 10 минут болгосон байгаа. Хэрвээ алим маань зөөлрч болсон ч шүүс нь бүрэн ширгээгүй байвал алимны шүүсээ шүүгээд авчиж бас болно. Ингээд шүүсгүй болгоод ирэхээр нь дээрээс нь синамона хийгээд сайн холиод өгнө. Одоо кексээ хийцгээе. Орцонд маань 1 ширхэг өндөг, 150 г сахар, 8 г нунтаг хөлгөгч буюу бейкинг паудер, 200 г цэцгийн дос, 2 увд ванилийн сахар, 500 г гурил орно. Эхлээд бүх орцуудаа нийлүүлээд сайн холиод өгнө. Цэцгийн дос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо 26 см-тэй бэлгууны хивээ цэцгийн досоор жигэд тослоод зурмагныхаа 3 хуваасны 2 хэсгийг буюу 3/2-ыг нь хийгээд зөөлөн дараа жигэд хараагаад өгнө. Ингэхдээ зах хэсгийг нь ойролцоогоор 2 хуруу өндөр байхаар хэвэнд оруулаад өгнө. Ийм болохоор нь алимаа дотор нь хийгээд жигэд тараагаад дээрээс нь үлдэгдэл бүх зурмагаа хийгээд мөн адил жигэд тараагаад өгнө. Одоо урьдчилж халаасан шарга шүгээн дээр дороос нь 180 градуст 30 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчихна. Хөрснийхэн дараа хэвнээс нь салгаад авчна. Ингээд маш гоё амттай, алимтай бэлэн манд бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.